Сайн байцгаана уу өрхөмнүүд үзэгчдээ. Эх орон телевизийн бэлгийн цадаг нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Ингээд эх орон телевизийн хойморд залуу яруу найрагч Эрдэнэ 2-ын саруу замаас өргөдөн ирлээ. Ингээд танд нөөцийн мэнд хүргэе. За баярлалаа танд өнөөдрийн мэндийг хэлбэл үзэж байгаа бүх үзэгчдээ өнөөдрийн мэндийг хүргье. Тэгэхээр яруу найраг утгах зохиол гэдэг энэ гайхамшигтай урлагтай ер нь хэдэн үеэс нөхөрлөх болов. Бас саруу зам маань бас Солонгос улсад ажиллаж нэлээд цаг хугацаанд ажиллаж амьдэрсэн тийм ээ. Ер нь хүүхэд байхасаа л хэлбэл яруу найраг уншиж нөгөөдхөндөө дуурлаж цаг өргөцсөн өөрөө яруу найргийнхын үгсэг болж тэгээ өнөөдөр нэг шүлэг болох гэж явж байна. Аль нутгийн хүүхэд вэ? Хүүхэд байгаас ер нь аль сургуульд төгссөн бэ? Би аавар бол Аранга, өөр онгойтой хүүхэд. Хүүхэд. Тэгээ нийслэлийн 42 дугаар 10 жилиг дүүргэсэн. Одоо шүлэг зохиолоо ер нь бага наснаас эхэлж бичсэн байна тийм ээ? Тэгээ хүүхэд байхасаа л. Хэлийн чандад явхаар ч одоо ер нь тэгээд эх орон, эцэг их, аав ээж, найз нөхдөд их санаа нь ер нь тэгээд юм бичих онгод бас их төрнө үз. Сэтлэх төрт юм билээ. Ер нь тэгээд хүн хэлийн чамд тахтай их орнол их санд юм билээ. Би Солонгост ажиллаж амьдарч байгаа хугацаанд бичсэн шүлгээрээ өнгөрсөн 15 онд нэг номоо гаргасан. Энэ ном уу те? Энэ номыг нууж унахсан. Үзэгчдэд танилцуулах байлаа намаа. Нууж унахсан нөлмөсгээд энэ бурхан болсон аавдаа зүрхс үгэн сургах байгаа. Тэгээд намаа гаргаж эргэж яваад би сарч болго буцаад ирсэн. Эх орны салхи агаар хүчтэй юм билээ. Зөв. Тэгээд тавчтаад эргээд ирсэн. Одоогор бол би энэ Facebook цахим ертөнцид сүү хамтгдсан шүлгийн мөрөд групп гэдэг энэ группт админ хийж байгаа. Манай групп 90,000 хүн гишүүнтэй 90,000 хүнийг нэгтгэсэн яруу найргийн өргөө байгаа. Энэ ном одоо хэдэн шүлэг багтсан ном бэ? Энэ номон дээр 109 шүлэг багтсан. 109. Яагаад заавал 109 гэж? Тооны бэлэгдэл байх уу? Тооны бэлэгдэл байхгүй яах вэ зүгээр. Өөрийнхөө бүтээсэн 108 гэж байгаа. Зөв. Би өөрөө нөгөө миний нэр Саруул зам гэж Иесус гэдэг. Би артлынхын ис болгоцсон. Зөв. Уртлын 10 гэдэг нь болохоор би яг бичээд номоо гаргаж байхдаа 10 жил болж исэн. Тэгээ 10 жил бичижсэн. Тэгээ артлынхын 9 нь бол миний нэрний тоо юм байна. Зөв. Facebook-ийн тэр сүү хамтгсан шүлгийн мөртүүд энэ хөө одоо маш олон одоо мянган хүнийг нэгтгэсэн группээс танилцуулаач. Манай групп 2014 онд Хайдын Батбат гэж хүний санаачлагаар үүсэн байгуулагдсан. Тэгээ яруу найрагт одоо өнөөгийн нийгэмд яруу найраг жоох үнэгүй байна. Залуучууд юм уншихгүй байна. Одоо хийж байгаа зүйл нь интернет болчлаа. Энээс нэг жоох ангид байлгая. Бас оюунд нэг өөрсдийнхээ хэмжээгээр салхи оруулъя гэдэг. Үг гэдэг чинь өөрөө их хүчтэй. Энэ шүлэг гэдэг чинь өөрөө үгнээс бүтдэг болохоор энэ зүйлийг эрхлэн гаргасан. Одоо ямар нэгэн шүлэг нийтлэхэд ямар цензур байгаа юу? Тим шүлэг оруулах хэрэгтэй, ийм шүлэг оруулах хэрэгтэй гэсэн юм цензур байх уу? Байхгүй. Зөв группийн зүгээр тавьж байгаа цензур нь кириллээрээ бичнэ. Үгсийн алдааг зөв сайхан бичсэн байх. Хэлээрээ. Тий. Зарлаад байгаа яруу найргийнхаа наадмын тухай. Одоо найргийн сүнгээд онлайн наадам зохион байгуулж байгаа. За. Энд нь болохоор энэ хэд үедээ хизээ одоо ялагчны доторх ямар наадам бэ? Энэ 4 үе шаттай. Тэгээ 11 сарын 10-наас 18-ны хооронд бүртгээд тэгээд эцсийн шат нь 12 сарын 27-нд болох юм. Нийт 40 шүүгчдийн бүрэлдэхүүнтэй. 40 шүүгч. Энэ шудраг байлгуудаас шүүгчтэй болон шүлэгчтэй коодлно. Манай админууд 8 шүүгчрүүл авчирсан байгаа. Тэд нарыг коодлно. Тэрийг 2 админдээ хүлээлгэж өгөөд тэгээ нөгөө энэ мандатаас тавьж байгаа шүүгч гэдгээр коодлоо явуулчихна. Оролцож байгаа бүх шүлэгчдийгээ коодлчихна. Тэр химийн шүлгөө гэдгийг мэдэхгүй. Хүний зөвхөн тэр шүлгийг нартэлдэн. Тий. Бас их сонирхолтой. Одоо яруу найргийн тэмцээнүүд бол шудраг зүйл байхгүй байна. Тэгэхээр энэ хэдхэн хүн байдаг болчлаа. Энэ зүйлийн эсрэг энэ шүлэг гэдэг чинь өөрөө хүнийхэн дотроос гарч байгаа. Гадны хүнээсээ дотор сэтгэлийн хүчтэй юм а гэдгийг харуулахыг зорж байгаа. Энэ наадам манай группийн хэмжээнд биш. Захин тэр чигээр нь онлайн наадам гэхгүй. Манай групп бүртгүүлэх хүмүүс бүртгүүлээд орж болно. Одоогийн байдлаар энэ хичнээн хүн ороод ерөөсөө баг 90,000 хүн бүгд орцсон гэж ойлгож болох наадамд ерөөсөө. Яг уу уншигчаар бол бүгд орно. Яг наадамд болохоор эн чинь тэр олон хүн бол бүгдээр орохгүй. Яг энэ чижинкээ сонирхолтой би ингээд өөрөө ингээд орчие гэж. Зөв. Тэмүүлж байгаа тэр болоод тэгээ бүгдийг бүртгэж аваад оруулна. Бүртгэлийн хугацаа дуусаагүй болохоор бас тодорхой тоог нь хэлэх боломжгүй. Тэгээ эн чинь Монгол 21 аймаг 330 сум. Дэлхийн 206 орн өнцөг болон мөрөөс бүгдээрээ оролцох боломжтой. Монгол төр ийм захим яруу найргийн наадам болж байгаагүй хаа санаж байгаас. Ийм зүйлэр нь болж байна уу? Яг ингэж захим хэмжээгээр бүрэн хэмжээгээр бол болж байгаагүй. Зүгээр одоо яруу найраг олон группүүд байгаа шүү дээ. Тэд нар нь зүгээр өөр дотроо
Дотроо болж ирсэн тийм. Тийм дотроо тиймэрхүү наадмууд болж байгаа одоо ч гэсэн болдог. Эцний хоёр шатны захимаар орон нутагт болон гадаад байгаа эрд амжихгүй улсууд нь дэлгэцээр эцсийн шатанд өөрийнхөө шүлгийг уншаад оролцох бүрэн боломжтой. Тэгээ эн чинь 90 мянган Монгол түмний сэтгэлийн давлаа болсон энэ наадамд яруу найраг сонирхогч, яруу найрагч нарыг бүгдийг нь оролцоо өрж байна. Эцсийн шатанд ер нь хэдэн хүлдэг вэ? Эцсийн шатанд 8 хүлдэн. 8 хүлдэн. 8 шилдэг 5 дотор. Шилдэг 5 дотор 8 унаас тийм ээ. Тэгээ манай групп ч одоо мэдээж одоо тэмцээн уралдаан аливаа ямар нэг юм бол бас шагнал урамшуулал дээрээс нь нөгөө хүмүүстэй бас их гойд орсолж байдаг шүү дээ. Тийм учраас шагнал урамшуулал үед бас хаанаас яаж яг та нар өөрсдөө ингэ төсвөх үү нэг ивент шиг байгууллагууд байгаа юу? Яг бид нар өдөр тэмцээн дээр байгаа хамтарч ажиллах ивент гэх хүмүүстэй хамтарнаа гэдэг. Тэрнээс манайх нөгөө ашигын бус байгууллагаар ямар нэгэн тийм юу байхгүй. Ерөнхий спонсор байхгүй. Зөв байхгүй. Энийг нь өөр дотроосоо хийдэг. Өөрсдөө нэг өөрийнхөө одоо нэг зорилго нэгтэй хүмүүс нэгдээд тийм зорилго нэгтэй болсоо тэгээд дуртай зүйлдээч. Хүмүүс гар татахгүй. Шагнал урамшуул болоод. За шүлгээс унших уу тийм ээ? За нууц болсон нүднэс гэдэг шүлгийн ном өнгөрсөн онд арсан ном. Тийм өнгөрсөн 2015 оны 11 сарын 20-нд. Ер нь л жил болж байгаа юм. Нэг жил бараг жилийн өмнө тийм ээ тий. За шүлгээс нэг сайхан хоёр сайхан шүлэг зэгчтэй уншиж ер нь өөрийнхөө дотоод сэтгэл ер нь ямар юм бэ? Ямар өнгө гэрэлтэй юм бэ гэдгийг бас сонсгож харуулъя тийм ээ. Би Солонгос явахдаа хашаанаас нэг чулуу авч явсан. Тэр нь өөрөө би Пуулгол дээрээс авчирч манай таампурт гэсэн чулуу. Зөв. Солонгос явахдаа тэрийг авч явлаа. Тэрийн чулуу. Тэгээд голын минь хөх чулуу гэж хитэн чулуу сонирхолъё. Өвөртөлж морцсон голын минь хөх чулуу өнгөр тогтоод хөлрөн жигдэж харагдах нь өнчирч үлдсэн нутаг нь намайг санаа юм уу? Өмөлцөж хүүгээ харуулдан мэлмэрч байгаа юм болов уу? Ганцаардах цагт сэтгэлийг минь дэвтэх, гомдлын минь нулимсыг өөртөө шингээх, гундах цагт ухаан харилах шидтэй голын минь хөх чулуу миний үрт яваа. Хилийг нь мэдхгүй зүсийг нь танихгүй, хүний газар хань болж, хээр талыг минь дэргэд юм шиг санагдуулах хөх голын минь чулуу миний үрт яваа. Их нутгаа санахад чамаас Монгол минь өнөртөг, ихийн хараа өгүүлэх чамаас бүвэн дум сонсогддог. Илхэн төрлөө бодоход чи намайг хөврөх шиг болдог. Ингэрт нь явдаг. Голын минь хөх чулуу гэж. За ахаар нэг чулуу унших уу? Голын хөх чулуу. За уншиг гэж бодож ирсэн гэсэн нэг нүрэн дээр байсан юм байна. За тэнгэрөөд. Өргөө гэрийн минь тоон тэнгэрөөд, өргөж түших баган минь тэнгэрөөд, өргөж зөөх өнө минь тэнгэрөөд, үрх хүчний минь ансран тэнгэрөөд, өөдлөн дэвчих заяа минь тэнгэрөөд, өсөх насны минь хүслэн тэнгэрөөд, өтлөх насны минь цацлан тэнгэрөөд, өнхрөх биений минь сүнсэн тэнгэрөөд, уул толгодын минь оргил тэнгэрөөд, уудан талын минь ингэрэн тэнгэрөөд, ундаалах хусны минь урсгалан тэнгэрөөд, уугуул бичих соёлын тэнгэрөөд, хэмэр сүлтэн тэнгэрийн дайтай, ханат гэр минь тэнгэрийн зайтай, халах нутаг минь тэнгэрийн сутай, хамаг Монгол минь тэнгэрийн дайцтай, буцлах цус минь аянгийн өнгөтэй, бодох сэтгэл минь захилгааны хортой, бие сэтгэл минь нарны илжтэй, битүүхэн заяанд сарны гэрэлтэй, тэнгэрөөд. Эх орны тухай, төгснийхаа тухай сайхан шүлгүүд бичсэн байна. Солонгос аль хотод ажиллаж амьдарваа? Солонгосын намын жил болсон бэ? Масак гэдэг газар 2 жил болсон. 2 жил. Тэнд байгаа монголчуудаа одоо бас нэлээд татна болсон биз. Ер нь яруу нарыг сонирхох залуучуудын Солонгост тэрийг байхаа монголчууд одоо тэнд ажиллаж амьдарч байгаа залуучуудаас. Одоо миний мэдхийн 20 гаруй залуучууд байгаа. Бид нар би бол бүгднтэй нь уулзч чадаагүй. Харин би тэнд энэ яруу найраг гэдэг зүйлийн тухай бас дээд сургуулийн оюутнуудтай холбогдож нэг лекц, семинар энэ үг гэдэг чинь өөрөө ямар шийдтэй байдгийг, яруу найраг гэдэг нийгэмд ямар оролцоотой байдгийг энэ бүхний талаараас нэг 3-4 удаа за нэг 60-аас 150 хүнтэй ч юм уу хүмүүсийн хооронд энэ зүйлийг сурч уулзалт хийж явсан бас. Гадаадхан одоо Монголын яруу найргийн групп сонирхож байгаа хүмүүс хэрэг байна. Тэгээд одоо хэдэн жил ажил амьдарч байгаа Монгол залуучуудаас хэрэг нэгдсэн байна. Танайг одоо Монгол залуучуудаас 2000 гаруй залуучууд бий. 2000 гаруй. Хэдэн жиндаас. За тэгээ хөдөө орон нутгаас гэх юм бол 90,000 гишүүний 3-1 нь явж байгаа. Тэгээ бүхэнд нээлттэй. Манай групп ч 2014 онд анхны намаа гаргаад сая 16 оны 10 сарын 29-нд хоёр дахь намаа хэвлэлтэнд гаргалаа. Энэ ном гаргаж байгаа энэ чинь бас өөрөө цензуртэй. Бид нар группээс харьяалгүй захим ертөнцид яруу найргийн ертөнцид өөрийн байр суурьтай улсуудыг шүүгчээр авчирч
группийн бүх гишүүдийнхэн бүх шүлгнүүдээс ингэ шүүлгэж гаргаж ирж байгаа ном өөрөө бүтдээ. Энэ нэг номыг эрхлэн гаргах гэж энэ шүүлтийн ажлыг нэг бид нар 8 сар болсон. Нэг жилийн дотор 48,000 шүлэг байгаа. Тэндээсээ хүнийг нь олно, зөв хүнээ олно, зөв шүлгээ олно гэж цаг хугацаа асар их орд юм байлаа. Одоо энэ найргийн сүн гэж 60 найргийн наадам болно. Наадмын 1-р үе хизээ, 2-р, 3-р үе хизээ вэ? 11 сарын 13-наас 17-нд 1-р шат, 18-наас 23-нд 2-р шат тэгээд энэ онлайнаар 5 хоногийн зайтай. Тэгээ 5 хоногийн зайтай. Тэгээд 3-р шат нь 29-наас 2-ны хооронд. За тэгээд сүүлийн шат нь 19 сарын 27-нд гадаас хэмжээний клубт группийн шинэ жилээр шилжүүлсэн. Бас группийн шинэ жилтэй. Шинэ жилтэй. Та хоёр их улс шүлэг үнэг амших уу? Өө бид нар бол 7 хоногт нэг уулзсан. Групп админы зөвлөлөөс гадна модераторын зөвлөл гэж бай. Зөв. За тэгээ модераторын зөвлөл бол итгэвчтэн гишүүдийн мөнхийн амь харьцаатай байдаг. 7 хоногт нэг удаа уулзаж. Группийн хөгжлийн тухай, өөрсдийнх нь шүлэг яруу найргийн тухай ярьж нөгөөдгөө уншиж. За нэг 5-6 цаг суудаг байна. 7 хоногт. Цаашдынхаа бас группийнхаа хийх төлөвлөгөө ажил гарсан байгаа. Одоо бас оны төгсгөл болж шүү дээ. Шинэ он утгагүй гарах гэж шүү дээ. Тийм бид нар 7 хоног болгон шүлгийн уралдаан зарладаг. Одоо тэр шүлгийн уралдаан 7 хоногийн шүлгийн уралдаан төрүүлсэн оны шилгийн шилдэг сүү амтгсан шүлгийн мөрөд группийн шилгийн шилдэгт оролцох эрхээ аваад явж байгаа. Оны шилгийн шилдэг бас тодруулна. Тэгээ манайх чинь дотроо одоо монгол хэл бичгийн дүрм зааварчилгаа тэрийг бас нэг гişүүд ингээд заагаад явчихдаг байхгүй онлайнаар. Танай группс олонний танил алдартай яруу нартай нэгдсэн байх уу? Энэ манай одоо шинээр шүлэг өчөж байгаа хүүхд залуучууд ер нь залуу хүмүүс байна уу? Манай группд олонний танил найрагч бас байгаа. Гэхдээ яг нөгөө чадвар нь байгаад өөртөө нэг олонний танил руугаа шудраг зүйлргээ тэмүүлсэн. Зөв. Дэндүү авьяастай байгаа тэр нь ингээд дарагдцсан. Мундаг зохиолч нар зөндөө бий. Ер нь одоо хэлийн чандад шүлэг зохиолоо бичээд нааш одоо ингээд онлайнаар их холбогддог байсан баг. Найз нөхдүүдээр энэ хэрэг олон болж байна. Энэ яруу найраг тусгал гэдэг зүйлтэй ингээд амьдралаа холбоо явж хахад найз нөхөд их хэрэг олон болж байна. Ер нь нийгэм жоох ингээд ихтэй ажиллаад өөрийнхөө дуртай зүйлээ хийгээ явж хахад ер нь бас олон найз нөхдөд болно биз? Олон найз нөхдөд болно. За тэгээд энэ шүлэг гэдэг зүйлээр танилцсан хүмүүстэй одоо болтол сайхан найзууд. Энэ зүйл чинь болохоор яг үнэн зүйл дээр ингээд хүн сэтгэлийнхэн хүнээс гарч байгаа тэр зүйлийг цаасан дээр буулгаад тэрийг нөгөө хүн сэтгэлдээ хийж байгаа болохоор хоёр сэтгэл уулзсан болохоор тэгээд нэг урууд шарвах зөв зүйл байхгүй. Айгу нандин нөхрөл бий бол тээ. Их орон телевизийн бэлгийн сэтгэл төрөгдсөн бүх одоо орхин хүмүүс бас өөрийнхөө бүтээлийн зохиолын дэж онгод хямраа шингээсэн бүтээлхээ дээжээс энэ хөтөлбөрөөр бас мөнхөж үдээд юм а хожим ном гарч гарах юм. Бас одоо энэ сүү амтгсан шүлгийн мөртүүд гэдэг шиг их орон телевизийн бэлгийн сэтгэлд оролцсон бүх одоо эрхэм хүмүүсийн яруу найргийн сайхан бүтээлээр нь ном гаргах юм байна. Тэгээд энэ дээр бас таныг өөрийнхөө бүтээлээс мөнхөл нүүх юм урьж байна. За ямар бүтээл тойргосон бай. Үзэгчтэй бас уншиж өгье тийм ээ. Би өөрөө сүү амтгсан шүлгийн мөрөд гэж групптэй одоо эдсээр холбогдсон болохоор сэтгэл амтгсан сүүгээ дөрвөн мөрөгчлээ. За. Илбэрэл хайрантай нь нэлгэрч ирсэн болохоор ингэр цээзнээс нь ундаал төрөнсөн болохоор эгэлгүй жаргаланд туучиж ирсэн болохоор ижийнхэн тухай шүлгэхэд сэтгэлдэн сүү амтгдаг юм а гэж. За баярлалаа. Сайхан үг байна. Мөн тэгээд энэ олон мянган одоо ингээд яруу найраг тусгаад хайртай хэрнээ ажлынхаа цаг заваас болоод ингээд юм бүтээлээ бичиж чаддаггүй, уран бүтээлээ тойруулж чаддаггүй. Нөгөө доторд нэг юм гоё гэрэл байгаад байдаг. Тэрийг ил гаргаж чаддаггүй. Олон сайхан залуучуудад олон одоо хүмүүст хүний сэтгэлийг нэгтгэсэн сайхан одоо энэ групп ажиллаж байгаа бас танай группийн хамт олонд ажлын амжилт хүсье, уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Магадгүй нэг сайхан өдөр энэ олон одоо сэтгэл зүрхээр нэгдсэн гайхалтай олон хүмүүсээс ирээдүйд их орныхоо иргэн төрөгсөн гайхалтай уран бүтээлчд олноор төрөн гарах байх гэж бодож байна гэдэг. Баярлалаа танд. За баярлалаа. Биднийг урьж оролцуулж 90,000 өмнө төлөөлсөн миний үгийг сонссонд та бүхэнд их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Эрхэм өнөд үзэгчдээ их орон телевизийн бэлгийн цэдэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Ингээд дугаархаа зочноор залуу яруу найрагч Эрдэнэ үерийн Саруу замыг урьж ярилцлаа. Мөн одоо бас цахим ертөнцид олон мянган хүнийг нэгтгээд байгаа
сүү хамтагдсан шүлгийн мөртөө тэмээх группийн бас үйл ажиллагаа аман одоо бас зарлаад байгаа наадмынхын тухай ярилцлаа. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.